Яг хүссэн хэмжээнд зээл авчихсан бол би арай төгс юм хийх байсан. Тэр хэдийг хүссэн та? Би 150 сая төгрөгийн хөтөлбөр 90 сая болсон юм. 150 бол хүсэл 90. Тэгэхээр бол одоо энэ чинь арай нэг тийм төмрөн араамтай энэ чал хан тийм байж нөхцөл гэхгүй би одоо яг байгаа мөнгөндөө харуулаад тэгэл одоо яг зээлийн төлөөд босчиход би арай өөр төвшөнд авчнаа нэг. Тий. Одоо та дараа жилийн мөрөөр дараа өөр болсон байх тий. Жил хэрэгцээ маш их байгаа юм байна. Их байгаа. Тэр хэрэгцээ өөрөөсөө асуудалгүй. Өөрөө гэсэн газартаа бол жамжаагүй байгаа. Өртөг зардал өнтертэй байгаа. Тэгээд төрөөсийн талбай төрөөслөд жилд 50 гад ногоон тижил тариал тэгээд. Тэгээд илүү гарснаар нь бас нэг зардлаа нөхөд. Тэгээ өхрийнхээ үс тижил ямарчсан өөрөө бэлдээд. Бас өөр тижил бас тарьж байгаа мó тий. Тэгээ овёс Улаанбаатар тариад байна. Хэд хичээлээ тарьж байна? Би 3 дахь хичээлээ. Ерөөсөө ферм байгуулаад тэгээд нэг жилээ ус хөдөлж авчихсан. Тэгээд бол амжилт олохгүй тодорхой болсон. Тэгээд өөрөө тариалт хийхгүй л байсан. Үрдэн гарахгүй юм лээ. Танай энэ махны чиглэх уу, сүүнийх уу? Сүүрийн чиглээ Алаатаагийн Батцанбарын нөгөө бор өхрүүдээс 10 үнэ авчихсан юм. Тэгээд одоо 17 үнэ заавалчихсан. Тэгээ 20 үнийн зогсоолтын ферм барьсан юм тий. Тэгээ 20 үнийн юу яагаад тэгээ бухыг аваад тэгээ нөгөө эргэлтийн нөгөө өвөл хавар зундаа ингээ байнга ингээ төлөж яхаар байхгүй бол зохиомл хэлтүүлэг манай энд бас тийм. Бизнес хийгээд боломж юм байна уу? Одоо хэлцэмсээ бадаж явах юм бизнес. За ер нь бол яаж штэ. Өшөө сайжруулах шаардлагатай байна. Эрэлт хэрэгцээ үл их байна шүү. Тангаж дийлэхгүй шүү. Одоо манай сумчин ихэд 5 цэцэрлэгтэй 4 сургуультай. Хүүхдийн сүүлбэр хийцээ. Тэгээ зөвхөн одоо тэгэл одоо эмнэлгийн сүү авдаг байгууллагууд их байна. Олон нөгөө манай харамч юм бол бас зах зээл нөгөө аялал жуулч төгссөн учраас сүү цагаан эдийн хэрэгцээ бол маш их байдаг. Тэрийг бол одоогоор бол хангаж дийлэхгүй л байна. Энэ хөсөөс одоо үндэсний хөдөлгөөнд 22-оос 27 хүртэл явж байгаа. Одоо яг 2.5 жил яг талдаа өссөн гэж байна. Тэгээ зээдэ гаргаад дууссан. Одоо ингээд үр дүн энэ 3200 аж ахуйн Монгол Улсын хэмжээнд 5 жилиг аж ахуйн нэгжүүд одоо зээл авцсан үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ бид орон нутагт ажиллаад энэ үр дүнтэй танилцаа явуулж байна. Ер нь өдөрт ойролцоогоор хичнээн литр сүү гарах уу? За бүгдээ бол энэ чинь 60-70 литр сүү өгнө. Тэгээ хэдэн газар нийлүүлж байгаа? Би ч одоо 3-2 сургууль эмнэлэг газар. Тэгээд зах дээр нөгөө цагаан эдийн хүмүүстэй гэрээтэй. Гэрээтэй. Бүүнээр нь өгдөг гэсэн үг. Бүүнд ч өгдөг гэсэн үг. Тий. Тэгэхээр сүү өөр аюул хэмжэлтэй болдог. Тэгэхээр ихвэл одоо манайч нь нийт сүүнийх хэрэгцээний 50-60%-ийг импортроо авч шүү. Тэгэхээр энэ зах зээл өөр аюул том зах зээл байна гэсэн. Тийм учраас хүнсний хөгжлийн хүрээнд бас энэ мал аж ахуйн салбарыг бас тийм дэмжиж байгаа. Одоо энэ Атрын дөрвөн хүрээнд чинь бас энэ өхөрийн чинь зээлийн асуудал бас байгаа шүү дээ. Харин ийм сонсоод байгаа би. Байгаа. Хүнсний үйлдвэр дээр байгаа энэ эцэс мал аж ахуй тэр тусмаа энэ өхөр дээр байгаа байхгүй юу? Тийм. Одоо энэ Атрын дөрвөлөө та энэ хандуулаад болно доо. Яг хүссэн хэмжээнд зээл авчихсан бол би арай төгс юм хийх байсан. Тэр хэдийг хүссэн та? Би 150 сая төгрөгийн хөтөлбөр 90 сая болсон юм. 150 бол хүсэл 90. Тэгэхээр бол одоо энэ чинь арай нэг тийм төмрөн араамтай энэ чал хан тийм байж нөхцөл гэхгүй би одоо яг байгаа мөнгөндөө харуулаад тэгэл одоо яг зээлийн төлөөд босчиход би арай өөр төвшөнд авчнаа нэг. Тий. Одоо та дараа жилийн мөрөөр дараа өөр болсон байх тий. Жил хэрэгцээ маш их байгаа юм байна. Их байгаа. Тэр хэрэгцээ өөрөөсөө асуудалгүй.